Сайн бацхан эрхэм үзэгчтэй. 25 дугаар суглалын эзэн дуйлын дээр зурлаас нэвтрүүлгийн ээлж дугаар эхэлж байна. Цагдаагийн ур ухаан мэдлэг боловсрол хүч хөдөлмөр авиас чадвар сэтгэл зүтгэлийн оролцооны цар хүрээ хитрхи өргөн бөгөөд гүн юм гэж Монгол улсын 2 дахь ерөнхийлөгч Нацхийн багванд зохон тэмдэглэсэн байдаг. Аливаа онц ностой гэмт хэргийн мөрөөр орсон цагдаагийн ажилтан хэмжигсэн тухайн хэргийг илрүүлж гэмт этгээдийг барьж хэргийг бохирсохын тулд бүхэл бүтэн болцоогоо дайчлан өдөр шөнөгүй ар гэрээ умартан зүтгэдэг гэдгийг та бүхэн сайн мэднэ. Тэгээд хэн нэгэн этгээдийн үйлцэн гэмт үйлдэл үзүүрэнд үйл олдон нууцлаг байлаач илэрх нь ойлгомжтой. Учир юу гэвэл хэрэг хязгаарч хуучирдгүй гэдэг үгийг үзэгч та санах хэрэгтэй. Одоо та бүхэнд өгүүлэх гэж байгаа энэ хэрэг хүн амны онц ностой хэрэг байсан бөгөөд ямар шалтгаанаар хингэгч этгээд хохирогчийг эгүүлчихсэнийг цаг хугацаа алдалгүй Багнуур дүүргийн цагдаагийн ажилтан албан хаагчид шуурхаа илрүүлсэн гэдэг. Намрын налгар өдрүүд уртхан шиг үргэлжлээс хэд хоногч болов нартаа дулаахан сайхан байгаасаа гэсэн сэтгэл хүсэлтээсэн хүмүүсийн хөл хөдөлгөөнд татарч хаяа нэг хотоос ирэх машины дүнгэнэг чимээ хурц гэрэл нь байшингийн хан дагаж гүгээд цонхоор өнгийн алдаад харанхууд уусан алга болох тэр нэгэн намуухан шүн Багнуур дүүргийн цагдаагийн элдэс элдв дуудлахгүй тайван байлаа. Гэтэл үрээр яар сандарсан эрэгтэй эмэгтэй хоёр хүний хөлийн чимээ хав өрийг цочроож таньнаа болохоо байлаа цаан нэмийг хорооцглоо яана гэсэн төгшүүрт хашгираа цагдаагийн жижүүрийг сэртгэлэгжээ. Абаано жижүүрөө сэтгэлтэйч баттайна. Энэ долоо байсан л. Командны дөрж хэд хүн орж ирэл баахан орой цашраад өөрийгөө алхаад толгой зөхөд газруу зогсон. Тэр махаараа. Манай тэр хүн өгсөн ч гэж магадгүй шүү дээ. Сохтууч яасан гэж магадгүй. Дээр хөрсдөгөө сандаг энжин гэх гэрүүлийн хоёр хүний мэдээллийн дагуу ажлын хэсэг шуурхаа тэмүүлэгдэн хэргийн газар очиход орон сууцны хорооллын дугаар барьны тоотод нэгэн хүн төрүүлгээ харан хөдөлгөөнгөө хэвтэж байлаа. Ажлын хэсэг хэргийн газарт хөл орж анхны үзлэг хийхэд хохирогч итгээд толгоороо хатуу зүйл хохирогчийн оролцоо санал дор урт төмөр хэвтэж байлаа. Хохирогчид үзлэг хийхэд амьсгал хураасан байсан бөгөөд ямар учир шалтгаанаар яагаад энд хэвтэж байгааг гэрээ эзэн эзэгтэй хоёроос тодруулах нь зүйтэй гэж үзээд хэргийн газар хэрэг толгогдлоо эд материал төмрийг хураан өчөө. Ингээд цагдаагийн ажилтан хэргийн газар байсан гэх эхнэр нөхөр хоёрыг байцаан шалгахаар авч явахад дургуутж ухарсангүй дуулууртаа дагаж босон хэргийн талаар эхнээс нь аваад дуустал нь ярьсан байна. Та худлаа хийж болохгүй шүү дээ. Учир нь гэвэл энэ хэрэг хүн амны хэрэгтэй холбоотой гэдгийг та битгий мартаарай. Та ойлгосон биз? Харин тийм ээ. Их залгүй юм боллоо. Уг нь ингэсэн юм аа. Эхнэр бид хоёр нэг айлчд яг нэг жоохон суулаа л та. Та яасан согтуу байсан юм уу? Үгүй. Ирүүл байсан. Гүг манай найз хүүхнээд баригчиж жоохон суусан. Ууж идэж байхаа жоохон дуулж хурдаг суусан. Тий. Тэгэл бид нар харьчихсан. Та хоёрыг гэртээ ирэхэд цаг хөдөлж ирсэн. Цаг би ястаа цаг анзаараагүй юм байна. Гурван болчихсон. Тэгээд цаашаа юу болсон? Хүүш 3 хар болсон шүү. Тэр яхва. Танаа хорл үүр зангаа тавиагүй хөөх юм аа. Тэр сүүлийн задлаг нь бүр яг хол нарка. Мох хорлмаа. Гойшилт болохоор хайр нуучихсан шүү дээ. Сүртэй шүү дээ. Уухаараа ухаан авчдаг юм байж. Харин ч чи бит өөрт хоёрыг задлсан хэлэн гэж бодсон.
Хорцоог л их юм. За. Энэ дан усида. Үшээ цаасглаа штэ. Маяг далаа. Чи босч. На тавтаа. Өө чи яаш гэж байгаа юм бэ? Гар нүрээ угаа л та. За зөвнөр хурдаа. Үстэйдэггүй. Харахгүй шин юугаас солиороод байгаа юм бэ чи? Яваач манаас зай. Намайг байлгүй. Чи хэдэн хүүхдтэй бодолт. Чи ямар ятагаатай нойтоо хамуу вэ? Чи манай гэрээс зайл. Чи битүүрээ амьдрал үгшээ дууссан. Одоо манахаас зайл. Чи намайг дандаа битэн би зовоолд. Чи энэ явахгүй. Би ч хүчээ аваад. Чи битэн бастай шүү. Нөөсөө дэггүй. Чи би ч бас гойж таа таньдаггүй. Оош. Өөрнүүдээ угсандаа гэр дэргэлээд байгаа юм боош. Манагаас зайл тойлцоо. Та одоо ямар төний би. Гүн маад бажаа ихнийг юу явууч штий. Хөрлөгчээр өөдөөс хуцдаг байж шин. Аш юм. Чуу одоо. Алоо. Эцэ. Хойд гисээ би зөвхөн Муу. А? Оо. Тав. Я. айсаа төгөөч. Чамайг авахгүй би чамайг хийсэн. Хүчээр авч яваа. Чи хот монвака. Би чамайг даасаа хийм бэ? Би чамд гойж хоёроо цог явуулдаг би ч гойж истий юм чи. Би үгүй дгүй. Ито. Үгүй дгүй. Я үгүй дгүй. Дөржиг толгооргоо сохиж байхад сандаг хаана байсан юм? Гадаа байсан. Юу хийж байсан? Мэдхгүй. Тэгж байж байгаа л ороод ирсэн шүү дээ. Яа шүмү. Гүлгүл. Заадара шүмү. Бас шүмү. Яа шүмү. Яа. Оо. Оо. Ас. Шүмү. Абаа шүмү. Муу шаан. Муу баслах боч. Нөчөө. Нөчөө. Наачаа. Төмөрөд цоод. Толгойг нөргсөн чинь хоолоо харж ирээд хивгүүд угарсан шүү. Гэхдээ тэгээд би ихнэртэй бошуухан сэргэлэг дээр очиж хил болгоо ялж хэлсэн. Тэгээ бид нэр гараад цагдгийн сэктор очсон. Тэгээ хил дуулгасан. Ахмада. Танаа тэр жижигч нүртэл мэдчихэж байгаа штэ. Аа? Та шуурхай мэдээлэл хүргэсэн нь тун сайн байна. Гэтэ нөгөө таны зовцон лавг хийдэг чинь хаана байсан бэ? Гараад ирсэн ч байхгүй байсан штэ. Гэртээ ариус. Лавг хохирогч нь яг юу нэ? Юу жишээ?
Зүгээр манай эндхийн байрных л нэг залуу. Гэхдээ энэ довчон дээрээс нэг хүн зөөгөл хот руу явдгийн гэсэн. Жолооч. Та гэрийнх нь хаягийг мэдэх үү? Мэднэ. Хэргийн талаар тодорхой мэдэх хүн бол эхнэр нөхрөөс гадна сандаг зодуулсан гэхэд хамгаа хэцээг ирж хайж уулзтал тэрээр хэрэг гардаг шүн дөрж ахыг дагаж явсаа. Янжи хэцээг гэртээ очихгүй гэсэн сандаг намайг содсон гэдгийг хэлжээ. Яг юу болсныг би сайн мэдэхгүй. Гэхдээ дорж байхад янжмаа ихтэй эргэж сууй барийг л байсан. Харин тэр сандаг гэж согтоо толгойч нь л очиж зүг ойрлж чарлаад байсан шүү дээ. Доржиг сандаг зодсон уу? Тэр хоёр зодтолцсон уу? Зодтолцсон. Тэдний гэрт нь үү? Үгүй. Гадаа гараад л дорж явахыг зөхиод авсан шүү дээ. Тэгэхээр нь би дайрсан. Тэгээд л дорж авсан. Тэгээ яг юу болсныг чи мэдэж гин үү? Тэнд яг юу болсон? Би сайн мэдгүй байна. Би тэгэл яваад гисэн шүү дээ. Тэр шин та хоёр архиулсан уу? Би нэг уугаагүй. Харин дорж явах уусан. Чи яага ээч муураад байгаа юм бэ? Гүг дарга биш. Ахмадаа би уус ингэж ярьдаг юм аа. За. Хэрэг гарвал чамайг дуудаж шүү. Ойлгосноо? Ингэж уусан архиндаа халуурч уурын мунхагта хөдлөгдөн салсан эхнэртэй хөөгдөн байж амиа эгүүтгсэн доржийн тухай өгүүлэхэд нэг олон жил танилж үр хүүхдээ өсгсөн эхнэр өөрхөнд алдчихад сэтгэлийг нь эргүүлэх гэж зөвхөрсөн хөөрхийрийн сүрчийн гуйлт мөөхөр арга нь үхэл өргөж хоёр хүүхдээ хорвоод өмчрүүлжээ. Мөрдөн байцаалт явцад хэргийн тухай зөвхөн янжин сандаг нар мэд суудлыг бүр мухардуулжээ. Учир нь хэргийн гэр зөвхөн энэ хоёр дор чаламцуу сэтгэл санаа хямарсан эхнэрээ эргүүлж авчирна гэж лавгааг дагуулж явсан сандгийн очоод гэрт нь дайрцуулсан зодолцсон дараа нь өөрийнхөө амийг эгүүтгсэн. Өгүүлбэр үйл явц дүр зураглалыг ажлын хэсэг сонсож хавтас тэрэг тэмдэглэгдэн үлджээ. Гэхдээ үлджээ гэдэг үгийн цаана олон утга учир бий. Хэргийн чиг ингэж эргэсэн нь цагдаагийн ажлын хэсэг нэг л эргэлзээтэй санагджээ. Учир юу гэвэл дорж өөрийнхөө толгойг төмрөө бят зохино гэдэг цаана үнэмшлгүй юм шиг. Янжин юуны учир доржээс болсон дор сандаг хоёрын хооронд ямар асуудал харьцаа байдаг. Сандаг янжин хоёр энергийн нарийн учрыг нуугаад байгаа юм шиг цагдаагийн ахмад санагджээ. Ингээд ажлын хэсэг хэргийн талаар шуурхаа хуралдаж хэрэг толбогдлоо эд зүйл тэр дундаа хэргийн газраас олдсон төмөр дээр гарсан хурууны хэ цагдаагийн ахмадын хэрэгт хандах нөхцөл байдал эргэлзээ төрүүлсэн байна. Гэргийн газраас авсан эд зүйл тэр дундаа төмрөн дээр хурууны хэ бидний сэжиглэж байгаа хүмүүсийн хурууны хэтэй огт адилгүй байна гэсэн дүгнэлт гарч. Та ер нь энэ дүгнэлтийн талаар юу гэж бодож байна? Шинжилгээгээр хоригчийн хурууны хээс гадна гадныхын нэгний хурууны хэ илэрсэн. Одоо орхин гэдгийн тогтоогоогүй байгаа тогтоох гэж ажиллаж байгаа. Тэгэхээр сандаг янжин хоёр энэ хэрэгтэй холбогдлоо гэж та үзэж байгаа юм уу? Тийм. Сандаг янжин хоёрыг энэ хэрэгт холбогдлоо гэд
орхиж болохгүй. Хараа хинэл та тавь. Хөдөлгөөн бүрийг сайн ажигла. Доржийн тухай тодорхой мэдээллийг цуглуулж цаг тухайд надад мэдэгдэж байгаарай. Ойлголоо. Дорж гэж хэмбэ гэдгийг тодруулах явцад талигч ингэж бомцрон гих авга миний хүүтэй 10 гаруй жил ханьдсан тэр. Тэгж нэг л өдөр намрын навс айдал орс сургуу хийсээр алга болсон. Миний хүүг болиё л доо. Хүн үрээ хаяа дагуур хүүхэдтэй нэг харамтаа сууч гэжтэй хөөрхий хамтран амьдрах маягаар явдаг юм. Тэр нэг нөхөр нь ээжигээ санаж битгэрсэн хөөрхий охтыг гэртээ оруулахгүй үүдээ түгжээд гол дээр арх угаад ангаагаа твдэж байсан гэж боддоо та нар. Тэр янжинж гэжтэй маа нэг эргүү амтан үр хүүхдэд тоохгүй дүүрсэн амтан байгаа юм. Миний хүүгийн үүлийг нь үдэж өвхлөн зөгнсөн аимшигтай бузар хүмүүс ихээс би өөр юу гэх вдэ гэж хүүтэн цэдэг сэтгэлтэй бэрээ хараад зүхэн хадам ээж нь нулимс туслуулан цагдаа яхамтад иржээ. Доржийн талаар цааш үргэлжлүүлэн судлах хавцад янжингийн том ах их тээврийн жолооч ганаа буюу Ганбат гэрч дорж манай ихтэй хэд хэдэн удаа ирж уулзаж янжин гэртээ буцаад ирээчээ гэж хэлж ярьсныг би л сонссон. Уг нь хэргийн учрын доржид биш харин тэр сүүлд суусан тэр сандаг гэдэг нөхөртөл байгаа байна. Янжин гэртээ хүүхдүүдээр эрх хэвтэн цаатан баахан сүржинэж айлгсан гэдэг юм байна лээ гэж ярьжээ. Сонтой. Чи энэ тэмдэр зэрэггүй хоо. Чиний билэг. Өөрөө хэн төгсөж ирсэн. Тэр үтгэх хэрэгтэй. Зөвхөн ээж хэрэгтэй биз дээ. Энд чинь тэгээд өөр юу гэж байгаа? Хэрвээ энэ чинь надад салах юм бол юугаа дугуй шүү. Чи миний үгийг хармаар чи. Хатуул хаач. Хармаа. Юугаа дугуй. Юугаа дугуй. Юугаа сандаг нь янжин гэртээ харин зүсүүгээр уугсаа сууж амиа оруулах гэж оролцсон гэсэн. Дорж сандраад түргэн дуудаж амийн аварсан гэж дуулсан. Тэгээд янжин гэж одоо ажлын газрын нуусууд олон ч удаа өр хөвгтөн бод гэж зөвлөсөн юм байлээ. Ахын ч одоо зөндөө хэлсэн дээ. Мэдэхгүй. Дорж ер нь өөрөө өөрийнхөө амийг хорлох хүн үгүй юу? Мэдэхгүй юм да.